Эрх чөлөөний философи нь өөрөө өөрийгөө мэдэх зарчимдээр суурилдаг. Таны амьдралыг та өөрөө л шийднэ. Өөрөөр хэлбэл өөр хэн нэгэн хүн таны амьдралд танаас илүү оролцох ёсгүй гэсэн үг юм. Таны амьдралыг өөр хэн нэгэн эсвэл өөр хэсэг бүлэг хүмүүс мэдэх ёсгүй бөгөөд та ч мөн бусдын амьдралыг өмчлөх эрхгүй. Та өнгөрсөн одоо ирээдүй гэсэн 3 цагийн хэлхээнд оршдог. Энэ нь амьдрал эрх чөлөө болоод таны амьдрал эрх чөлөөний үр шим болж байдаг. Амьдралаа алдна гэдэг нь ирээдүгөө алдна гэсэн үг. Эрх чөлөөгөө алдна гэдэг нь одоогоо алдна гэсэн үг. Амьдрал эрх чөлөөнийхөө үр дүнг алдна гэдэг нь үүнийг бий болгосон өнгөрснөө алдаж байгаа гэсэн үг. Өмч бол таны хөдөлмөрийн үр шим. Цаг хугацаа, эрч хүч болон авьяас чадварыг чинь үр дүн билээ. Өмч гэдэг бол таны үн цэнтэй хэрэглэгдэхүүн болгон хувиргасан байгалийн нэгэн хэсэг юм. Өмч гэдэг нь сайн дурын солилцоо болон нийтлэг зөвшөлтслийн үндсэн дээр танд олгох бусдын өмч юм. Сайн дураараа өмчөө солилцох нь тухайн хоёр хүнд хоёуланд нь ашигтай. Үгүй бол тэд үүнийг хийхгүй байх байсан. Тэд энэ шийдвэрийг гаргаснаар магадгүй зөвдөж байж болно. Зарим хүмүүс хүч хэрэглэн эсвэл лойврын аргаар бусдын эмийг зөвшөөрлгүй авдаг. Хүчирхийлэл эсвэл лойвр нь амьдралыг алан хэдлэг, эрх чөлөөг боолчлал, өмчлөлийг хулгай дээрэн болгодог. Энэ нь нэг хүн нэгийнхээ эсрэг эсвэл олонхон цөөнхийнхөө эсрэг, бүр төрийн хүмүүс энгийн иргэдийн эсрэг байх нь огт хамаагүй. Үйлдэл нь үндсэндээ ижилхэн юм. Та өөрийнхөө амьдрал эрх чөлөө болон өмчөө хүчирхийллээс хамгаалах хэрэгтэй. Түүнчлэн бусдаас өөрийгөө хамгаалахыг гуйж болно. Гэвч хэн нэгний амьдрал эрх чөлөө болон өмчийнх нь эсрэг хүчирхийлэлд нэгдэх эрх танд байхгүй. Иймэрхүү зүйлд өөрийнхөө өмнөөс хэн нэгнийг нэгдэхийг ч хүсэх эрхгүй билээ. Та өөрийгөө удирдуулах хэн нэгнийг сонгож болох ч хэн нэгнээс бусдыг удирдахыг хүсэж шаардах эрхгүй. Албаны хүмүүс өөрсдийгөө цор ганц хүний оршихуй хэмээн тодорхойлж байсан ч тэдэнд өөрсдийгөө бусдаас дээгүүр үнэлэх эрх байхгүй. Тэдний онцлог шинж ямар байх? Тэднийг дэмжиж байгаа хүмүүс хэр олон байх нь хамаагүй. Хүн алах, боолчлох, хулгай хийх эрх тэдэнд огт байхгүй. Та тэдэнд өөрийнхөө амьдралд оролцох эрхийг өгч болохгүй. Өөрөө өөрийнхөө амьдралыг таал мэднэ. Иймээс ч эцэст нь та өөрөө л хариуцлага хүлээнэ. Та хэн нэгнээс өөрийн амьдралыг зээлж аваагүй. Таныг зовхыг шаардсан хэн нэгэнд та боолчлогдоогүй. Үн цэнтэй гэж бодсон зүйл дээрээ үндэслэн та өөрийнхөө зорилгыг тодорхойлдог. Үүнээс үүдсэн алдаа ололт бүхэн эргээд таныг сурч өсч хөгжөхөд тань уран болох болно. Бусдын тусын тулд хийсэн таны үйлдэл эсвэл таны тусын тулд хийсэн тэдний үйлдэл сайн дурын харилцан ойлголцлоос үүдсэн тохиолдолд зөвхөн үр ашигтай сайн үйлдэл болж байдаг. Сайн үйл зөвхөн чөлөөт сонголт байгаа тэр газар л оршиж байдаг. Энэ бол жинхэнэ чөлөөт нийгмийн үндэс юм. Зөвхөн практикал хүнлэг байгаа зогсохгүй, энэ бүхэн хамгийн ёс суртахуунлаг хэрэг үлээ. Засгийн газрын хүчнээс урган гарсан дэлхийн асуудлуудыг шийдэж болно. Хэрхэн гэвэл гүн төрлөختөн засгийн газрын хүмүүсийг өөрсдийнхөө төлөө нэгтгэхийг хүсгээд зогсоох хэрэгтэй. Хормоо санаа зөвхөн муу хүмүүсээс гардаггүй. Сайн хүмүүс ч ийм төрлийн хүчирхийлэлд нэгдэхийг хүлээн зөвшөөрснөөрөө тэдэнтэй ижил үйлдэлийг хийж байдаг. Сайн хүмүүс муу хүмүүст ийм эрх олгох нь бий. Чөлөөт нийгэмд итгэлтэй байна гэдэг нь тулгын шаардсан хүсэл мөрөөдөл зорилт дээр төвлөрөхөөс илүүтэй үн цэнтэй зах зээлд шинийг нээх үйл явцад төвлөрөх гэсэн үг юм. Засгийн газрын хүчийг ашиглан бусдад ямар нэгэн хүсэл мөрөөдлийг тулгах нь тооцоолоогүй буруу үр дагаврыг авчирдаг. Чөлөөт нийгэм төрөхөд эр зориг үүнээс гадна бодох, ярих, үйлдэл хэрэгтэй. Юу ч бүтээхэд хялбар байдаггүй.